За би зөвөөсөө ганцхан эрүүл мэндийн салбартай холбоотой зүйлийг ярих гэсэн юм аа. Манай тойргийн бас маш олон иргэдээс ирж байгаа учраас би бас зайлшгүй бас саналыг дэвшүүлье гэж бодож байна. За яг би зүгээр эрүүл мэндийн эрх зүйн асуудлыг бол тийм нарийн судалсан хүн бол биш. Гэхдээ монголчууд бол бас хамгийн өөрийнхөө үнэтэй зүйл болох эрүүл мэндээ их маш хожуу анхаарал тавьж энэ эрүүл мэндийн үйлчлэгийг авах гэж оролддог юм байна. Үүнээсээ болоод ерөөсөө энэ эрүүл мэндийн тогтолцооны энэ хүртээмжгүй байдал энэ асуудал дээр маш одоо үр дагавартай асуудлуудыг бий болгох шинжтэй байна. За ерөн зүгээр яг энэ гүйцэтгэлээр санхүүжилтийн асуудал маш зөв боловч эргээд бид зарим зүйлүүд угаасаа энэ хязгаартай нөөц орж ирэх учраас зарим зүйлүүдийг иргэдтэй бас ойлгуулж энэ хамтын одоо шийдлийг бидэд бас ярих цаг болсон юм байна. Өнөөдөр яг зүгээр тухайн жилийн төсөв буюу 2026 оны төсвийн асуудал ярьж байгаа боловч бид энэ төсвийн хилцүүлгийг харж байхад урт хугацаанд дунд болон урт хугацаанд бид нар энэ асуудлууд тогтолцооны үзэв болгохгүй бол асуудал шийдэгдэхгүй юм байна. Зүгээр жил болгон ингэ тойроо суух юм байна. Тийм учраас зүгээр миний хувьд бол одоо цаашдаа энэ одоо барилга байгууламжийг ч юм уу хавдрын имлэг бариад тэрний нэг дүнгээр нэг эрүүл мэндийн салбар 5.5 дахин хөрөнгө оруулалт нэмэгдсэн энэ гэдэг ийм зүйл бол одоо утгагүй. Тэгэхээр илүү их энэ урьдчилан сэргийлэх одоо ард иргэдийн зөв дадалтай болох энэ асуудал эхлэх ёстой юм байна. Энэ наад захын зөв задлын асуудал ерөөсөө л хоолтын асуудлыг одоо бид нар хамгийн зөв болох асуудал бол ерөөсөө хүүхдүүдийг цэцэрлэг болон хүүхдүүдийн энэ одоо бага ангид за магадгүй 12 жилийн боловсрол олгохдоо зөв болгож ийж хамгийн үнд зүйлийг буюу за энэ өөрөө үнд зүйл нь одоо ямар нэгэн байдлаар гимтээгүй сэвтээгүй одоо хүн бий бол цаашаа бол маш хөдөлмөрийн өндөр чадвартай суралцах чадвартай илүү дутуу зардал гаргахгүйгээр амьдралын хэмнэлээ аваа явах юм байна. Энэ зүйлийг нь бид нар ерөөсөө ямар ч боловсрал олгодгүй маань төрийн бодлого ерөөсөө наалдаж очихгүй. За өнөөдөр зүгээр хоол одоо үйлдвэрлэлийн тухай байгаа л да сургуулийн өмнөх сургуулийн боловсролын. Гэхдээ энэний нэг шимт хичээл болон яг өгж байгаа тэр хоол хичээлийн хувь дээр бас эргэж харахгүй бол болохгүй. Энийг одоо зөв бодлогоор үнэхээр одоо тэр сүүг одоо баяжуулах байт юм уу эсвэл нарийн ногоог идүүлэх байт юм уу? Энэ зөв зүйлүүдийг хийгээд бол маш олон ажлын байрыг зэрэгцүүлж нэмэгдүүлэх боломж байна. Доктортой. Тэгэхээр бидэд энийг ерөөсөө шийдэхгүй ээжж аливаа иргэдийнхээ одоо хамгийн хүндэрсэн буюу хавдрын имлэгийг бариад явах байд. Ийм л зүйлийг бодлого маань одоо дутагдж байна. За тэгээ одоо нэг үгүй хэлмээр байна. Энэ эрүүл мэндийн салбар дахь өрхийн имлэгийн тогтолцоо ч болохоо байсан байна. Угаасаа ингээд хороо ороон зориулсан өрхийн имлэг чи угаасаа үйлчлүүлэгч байхгүй, дампуурах байхгүй. Тийм учраас хүн ам буюу үйлчлүүлэгчийн тэр тодорхой одоо үйлчлүүлэгч гэж ярий. Одоо тэр тодорхой хүмүүсүүд магадгүй 3-4 хороодод нэг өрхийн имлэг байх. Тэр нь агсан шатны тодорхой үйлчлэгийг үзүүлдэг. Магадгүй тэр хавдрын тусламж болон тэр мис ажилбаруудыг операцуудыг хийдэг тэр хэмжээнд энийг чадахжуулж яг энэ үйлчлэгийг ойртуулах хэрэгтэй болохоос биш өнөөдөр нэг даралтны юм бичдэг, ойр зургийн нэг тусал бичдэг, хүүхдүүдийн вакцин хийдэг байдлаар ингэ явахаар ард иргэд чинь энэ дээрээс наалтахгүй байгаа байхгүй. Хамаг санхүүжилт эндээ ороод байна. За хоёрдугаарт энэ эрүүл мэндийн яам бол өсө бодлогын яам байх хэрэгтэй байтал энэ цэвэр аж ахуйн яам байгаатай бас холбоотой. Хоёрдугаарт энэ ерөөсөө бүгд эмнэлэгтэй юм байна. За эмнэлгүүд юу шийдэж ийн гэхээр өнөөдөр ерөөсөө хамгийн түрүүнд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг эмчилгээнүүд буюу шууд орж ирэнгүүтээ ядаргаа мөн одоо тайлдаг. За 24 онд архины хордлого тайлах эмчилгээ орж ирсэн байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө ийм байдлаар яваад сүүлдээ нөгөө хөвтөн эмчлүүлэх 1 минут байвал өгчөж байгаа. Би ганцхан 1 минут нэчээ. Гол асуудал юу гэхээр урьдчилан сэргийлэх энэ одоо зардлаар хамаг юмыг авч байгаа юм байна. Урьдчилан сэргийлэх нь зөв. Тэгэхдээ энийг одоо ямар үе шаттайгаар ямар хугацаатайгаар нэг удаа өнгөө байх юм. Ямар хугацаанд нь энэ урьдчилан сэргийлэх зардлын тодорхой үеийг иргэн өөрөө гаргах ёстой гэдэг зүйлийг яг ард иргэдэд шулуухан тодорхой бодлогын хувьд гаргамаар байна. Эмнэлгүүдийн хамгийн түрүүнд мөнгө хийх арга бол урьдчилан сэргийлэх үзлэг болоо сүүлдээ ороод ирэхээр ерөөсөө нэг юм одоо ядаргаа тайлагч байт юм уу тусал энтер залгаад эрүүл мэндийн санг одоо маш хэмжээний авчт юм байна. Гэтэл өрхийн орлого бодиттой тасарж байгаа буюу тэр хэвтэн эмчлүүлэх чиглэл дээр байх болчихлоо. Хүн тэрж хэвтэж эмчлүүлж иж цаашдаа буцаж эрүүл мэнд нь одоо сайн болж иж хөдөлмөрийн зах зээл дээр гарч өрх гэрээ цалингаа олж ирнэ. Тэр хэсэг дээрээ ерөөс орд ирнийхэн санхүүжилт байдгүй. Хүн өөрийнхөө эрүүл мэндийг хайрлахгүйгаа тэр архины хордлого тайлах эмчилгээг хийгээ явж байгаа байхгүй эрүүл мэндийн даатгалын сангаас. Тэрийг хийж болно. Магадгүй зардлынхын 50% ч гэсэн өөрөөс нь гаргуулах хэрэгтэй байхгүй. Хүн бас хариуцлагатай байх хэрэгтэй. Ингэж энэ зан үйл хандлагын асуудлыг шийдэхгүй бол таминэ
Энэ байдлуудыг хэдүүлээ ингэж худлаа хийж бие бинийгээ цаг үрж ингэж хилцүүлгийг шийдэхгүй байх нь шүү. Тэгээ эрүүл мэндийн яам энэ дэр ямар бодлогын өөрчлөлт орж ирэх гэж байгаа юм бэ? Энэ удаагийн хилцүүлгээс би шийдэл юусаа харсангүй. Би бас тэнд давхар ажлын хэсэг дээрээс гадна яг цахимаар дэлгэцээрийн өрөөндөө бас энэ хилцүүлгийг сонсоо сууж байлаа. Ерөөсөө нэг юм 5.5 нэмэгдсэн энэ төр нэг ойр зурхан юм яриад ах юм да. Тэгээд одоо тэгээд бид эдийн хамгийн үнэтэй зүйл чинь хүн шүү дээ. Хүн гэдэг зүйлийн хамгийн үнэтэй зүйл нь өөрөө эрүүл мэнд болчиход байдаг. Энэ дээр нь тогтолцооны бөгөөд хандлагын асуудал. За. Би эрүүл мэндийн яамнаас хариулт аваагүй шүү. За, эрүүл мэндийн яам баг мó? За, энэ нөгөө давхар хажуутлын байнгын оронд хилцүүлэг яваад болохоор тийшээ гараа явуулсан. Сайн чөлөө авчихсан. За, гişүүд бол дараа нь дуртай үед байнгын оронд байгаа мó? Цагаас хариулж. Саранчлан гишүүний асуултанд хариулъя. За, ер нь эрүүл мэндийн салбарын төсвийн төслийг боловсруулах хүрээнд эрүүл мэндийн бүх байгууллагууд эрүүл мэндийн даатгалын сангийн хүрээнд бид нар бол 4 ихний 792 сая төгрөгийн тэрүүн төгрөгийн ийм одоо санал хүлээж авсан байж байгаа. За, энэ саналыг бол бид нар төсвийн хязгаартаа багтааж 2 их 80 795 55 тэрүүн буюу 2 их 80 төгрөгөөр одоо бууруулж их хурл дүргэн барьсан байж байгаа. Сүүлд бид нар төсвийн хилцүүлэг хийгээд одоо иргэдийн болон бусад байгууллагуудын саналуудыг бол авсан. За, эдгээр бид нар авсан боловч их хурл дүргэн барьсан байгаа болохоор саналыг нь бол одоо хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг талыг судалгаанд аваад ингэ явж байгаа. Эрүүл мэндийн яамнаас Албан тушаалаа танилцуулах шүү. Нэр албан тушаал. эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн даатгалын бодлого зохицуулалтын газрын дарга Тунбаатар. За, гişүүд маань энэ яг байн өөрсдийнхөө байнгын орон дээр асуултуудаа тавиад сая иргэдийн төлөөлөгч нь оролцогчны гарч байгаа саналыг бас уламжлаарай. За,